Дөрөв дэх өдөр. Нэгүслийн үйлс. Луг 10:25-аас 37. Тэгээд бид яах вэ? ертөнцийн эзний хуулийг чи тайлбарлаж чадах уу? Та зүрх сэтгэл, сүнс санаа бодлороо ертөнцийн эзнийг хайрлаж, бүхэж чадлаа түүнд зориул. Бас нөхдөө өөрийн адил хайрлаа. Зүйтэй. Чи ингэвэл мөнхийн амьдралтай болно. Нөхөд гэдэг чинь хин? Ромын тэргүүтэл биш. Ромын хаан ч гэсэн биш. Нэг хүн Иерусалимаас Ирихо хот руу явж байтал замд нь дээрэмчд довтлон хувцсыг нь аваад ухтлан зодоод явжээ. Тэр үе замаар явж байсан нэгэн сүмийн зэрэгтэн зодоосон хүнийг хараад холуур тойрч өнгөрөв. Мөн сүмд ажилдаг Лев аймгийн хүн гэмтсэн хүнийг хараад тойр өнгөрөв. Харин Шомроо аймгийн нэгэн хүн түүнийг үзээд ихэд хайрлан өрөвдчихэндээ. Тэгээ шархыг бод суйлаад илжигэн дүүрэн дэм буудлын газар авчрав. Маргааш нөгөө хүн явахдаа буудлын эзэнд 2 лам мөнгө өгөөд энэ хүнийг сольж өгөөч. Хэрв илүү мөнгө хэрэгтэй бол би буцахтаа төлнө гэжээ. Тэгвэл энэ гурвын аль нь зодуулсан хүний жинхэнэ нөхөр байсан бэ? Тусаасан хүн л мөн. Тэгэхээр та нар бусдад ингэж ил ханд. Дөрөв дэх өдөр. Есүс яагаад энэ түүхийг ярьсан бэ? Дөрөв дэх өдөр. Шашны удирдагч нар өөрсдийнхээ үйлдэлээр юуг илчилсэн бэ? Дөрөв дэх өдөр. Миний ямар хөршид одоо тусламж маань хэрэгтэй байна вэ?